Ийшээ 20.9 км Налах чойрын уул зурагт 20.9 км замын ажил бол явж байна. Өнөөдрийн байдлаар бол нэг 23-25% гүйцэтгэлтэйгээр явж байгаа. Бүгдээр нь хятадд улс болон Монгол улсын засгийн газар хоорондын өнгөлтөө зээлийн нөхцлөөр хийгдэж байгаа ийм зам байгаа. 36.5 сая долларын хүрээнд 4 компани хийж байгаа. Нэг хятад компани, 3 Монгол компани бол үйл ажиллагаа хийгээд явж байна. 30 техник ажиллаж байна. 309 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа яваад хийгээд явж байна. Бид өхний тооцоолж байгаагаар бол 11 сарын 30 гэхэд бол ашиглалтанд төр гол замаа нээхээр ингээд үйл ажиллагаанд нэлээд бас анхаарал тавиад ажиллаж байгаа замуудын нэг байгаамаа. За энэ зам бол зөвлөх компани шалгарсан байж байгаа. Өдөр тутам энэ далангийн ажлаас нь ахуулаад дээдлийн асфальт дэвсэх хүртэл нь бол зөвлөх компани ажиллаж байгаа. Ийм байж. 36 цэг дээр хийгдэж байгаа. Борооны ус зайлуулах хоолой гэсэн үг. Тэгээ эхний энэ хоолой бол одоо та бид нар харж байна. Бэлэн болцсон байж байгаа хоолойнууд нь. За энэ хоолой 36 цэг дээр байж байгаа 3 түнэлийн бас ажил хийгдэж байгаа. 3 түнэл нь болохоор 2 машины түнэл, 1 мал амтны түнэл гэсэн ийм түнэлүүд бас хийгдэж байгаараа энэ онцлогтой. Манай иргэд маань бас ярьдаг. Мал амтан маань бол урагшаа богд уул руу гарах. Хойшоо энэ гориг тэрэлжийн нутаг руу бас зэрлэг ан амьтад бас явдаг. Энийг бол бид хүмүүс маань гүүр хоолой гүүрээр бол шийдэж өгсөн ийм онцлогтой байж байгаа. Тэгээд одоо бол энэ далан бол бэлэн болцсон байна. Энэ дээр бол 25 санж метр 25 санжийн зузаантай цементээр бэхжүүлсэн хүчилт орж ирнэ. Одоо яг энэ далан дээр. Тэгээд дээрээс нь 10 санжийн асфальт дэвснэ. Тэгэхээр бол нийтдээ замын одоо хатуу хүчилт нь бол 35 санж байхаар ингээд төлөвлөсөн байж байгаа. За ажлын гүйцэтгэл ерөн график төлөвлөгөөний дагуу явж байгаа. Бид нар бол энэ 20 км зам дээр бол зөвлөх шалгараад ажиллаж байгаа. Зөвлөх бол хийгдсэн зураг төсвийн дагуу, техникийн шаардлагын дагуу ажлаа чанартай гүйцэтгэж явж байгаа. Стандартын үед ямар стандартаар баригдаж? Одоо Монгол далангийн газар шуурханы ажил, хиймэл байгууламжийн ажлууд хийгдэл явж байгаа. Бид нар бол Монгол улсад мөрдөгж байгаа стандарт, техникийн шаардлага эднэрийн дагуу одоо бүх шаардлагыг хангал ажил хийгдэл гүйцэтгээд явж байгаа. Гүүрийг бодвол бус хурч болгоод 40 м-ийн алгасалтайгаар ингээд амнуунаад тэгвэл манайх газар дээр нь шууд цутгаад зөрдөө голдоо ганцхан залгаатай 160 м болон 121 м гэсэн л залгаатай байгаа. За манай энэ гүүр 281 м урттайгаар баригдаж байгаа гүүр. Онцлог гэх юм бол Монголд анх удаа баригдаж байгаа онцлог. Дам нуруу нь бол үргэлжилсэн цутгалттай байгаа. Зааг гэж байхгүй. Тэрүүгээр бол онцлогтой Монголд анх удаа хийгдэж байгаа. Манай налахын замтай холбогдно. Төрөний Улаастан гүүрээс наашаа ирээд энэ замтай холбогдож байгаа. Гүүрийн ажлын явц бол өнөөдрийн байдлаар нэг 63% та явж байна. Бас л одоо хугацаанд өгнө гэсэн ийм зорилготойгоор ажиллаж байгаа. Очих хэсгийнхээ хамгийн сүүлийн зутгалтыг бол хийх гэж байна. Тэгээд энэ зутгалтаа хийсний дараа бол асфальтаа дэвснэ гэж. Энэ бол одоо ямар ч одоо Монголын нөхцөлд хэрэглэж байгаа машин техник тоног төхөөрөмж энэгээр өнгөрөхөд ямар ч нөлөөц байхгүй л гэсэн тийм. Хамгийн багадаа 50 жилээс дээш л гэсэн одоо ихний тооцоотой. 4 км-тэй зам байж байгаа. Бас л манай чухал замуудын нэг. Тэгээ энэ Цуслангийн замын төгжрлийг бол бас 30% бууруулахаар ийм ач холбогдолтой зам байж байгаа. Энэ зам маань бол нэлээд удаан хугацаанд хийгдэж байгаа. Тэгээ би одоо энэ мотор сервисийг хэлж байгаа компанид нь л хэлж байгаа. Наадмаас өмнө дуусгаа та нар.
бид нар нийслэлээс холбогдох бүх арга хэмжээнүүдийг авцсан одоо тийм учраас энэ компанийн маань үр бүтээлтэй хурдан хугацаанд ажиллаад наадмаас өмнө энэ их ачааллаас өмнө бол тусгай гэдэг ийм үүрэг чиглэлийг бол өгч ажиллаж байгаа. $108 бүрхийг газар чөлөөлж ингээд тавигдчихж байгаа зам. Жил гарантай энэ замыг 4 айл хацаач ирээд иргэн болгонтой уулзаад нөхөн төлбөрийг өгсөн. 8 сарын 1-нд ерөнхийдөө дуусах хугацаа маань байна. Нийслэлээс тавьж байгаа шаардлага маань болохоор 2-ын өмнө өгөө гэж байгаа. Бид нар өгсөн байж байгаа. Одоо энэ том бүтээн байгуулалттай холбоотой энэ ажлууд байгаа учраас та нар шахаж ажиллах хэрэгтэй байна. Дээр хотын дарга ирж ажиллахад хэлсэн биз дээ. Наадмаас өмнө энэ гол замаа нэ гэдгийг та нарт үүрэг болгосон. Яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм? Улаанбаатар төмөр замтай хүртэл яриад одоо энэ дам нурууг чи энэ төмөр зам дээгүүрээ давуулъя гэдгийг тохирсон шүү дээ. Одоогийн асуудал нөгөө нэг 15 энэ барбашон барилга байгаа шүү дээ. Тэрний хажуудалд нэг баг маань босоог байгаа. Бүгдийг бид нэр шийдээд өгсөн. Тэр босчвол Одоо байна шүү дээ. Нийслэлээс бүх арга хэмжээг авч өгсөн. Та нарт хангалттай дэмжиж байгаа. Би та нарт одоо 2 дахь хэлж байна. Ажилчдынхаа тоог нэм. Монгол ажилчдаар энэ баригад авч ажиллуул. Тэгээ хугацаанд ашиглалтанд оруул. Наадмаас өмнө оруулаа гол замаа нэ гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Яагаад энийг хийхгүй байгаа юм? наадмаас өмнө ашиглалтанд оруулахад амар хэцүү байна. Одоо биднэрт 9 сарын 1-нд сургууль цэцэрлэгүүд эхэлчихин. Тэгэхээр одоо энэ гол замаа нээчмээр байна. Тэрнээс өмнө нээх хэрэгтэй байна. Дээрээс нь рампууд байгаа. Гол замаа нээ. Мэдээж одоо чанар стандартыг бид нар ойлгож байгаа. Гисэн хідэж гисэндээ бид нар цаг хугацаа байх. Зөвлөхөө чанар стандарт дээр нь сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь цаг хугацаан дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ талынхаа юмнуудыг та нар бодолцоо зөвлөгтэйгээ ойлголцоод 8 сарын 15 гэхэд нээх хэрэгтэй байна энэ гол замыг. Ажилчдаа нэмэхдээ Монгол ажилчдаар нэм. Монгол залуучууд мундаг инженерүүд зөндөө байна цаагуур чинь. Аваад ажиллуул та.